Олимпийн түүхээс. Манай эртний өмнөх 884 онд Элита улсын хаан Спарта омгийн захирагчтай эвийн гэрээ байгуулснаа яслан тэмдэглэж, Олимп уулын хормойд байр хийснээс үүдэн Пелопоннесийн хойгийн улс гүрнүүдийг хамарсан эртний Олимпийн эхлэл тавигджээ. Манай эртний өмнөх 776 оноос Грекийн түүхч Тимей Олимпийн наадмын он дарааллын бичгийг хөтөлж эхэлснээр эртний Олимпийн анхны наадам энэ тооллоор түүхэнд үлджээ. Ийхүү эртний Грек орны Олимп хотод болж байсан үн эртний уламжлалт баяр нь ив нэгдэл найрамдал шудраг өрсөлдөөний бэлэг тэмдэг болсон Олимпийн наадам хэмээх агуу их үлсийн гараа болжээ. Олимп хот Пелопоннесийн хойгийн баруун хязгаарт Короновын нуруу Альфи голын хоорондох хөндөд Ионсын тэнгисийн эргээс 20 км зайд орших Олимп уулын хормойд оршдог. Эртний Олимпийн наадам манай эртний өмнөх 776 оноос эхлэн тоологдож 1100 жилийн турш 4 жил тутамд нэг удаа бүгд 287 удаа болсон гэж үздэг. Элита улсын хаан Олимпийн наадмыг өөрийн биеэр удирдан зохион байгуулж байжээ. Хааны дараа энэ үүргийг баян язгууртнаас бүрдсэн Еленийн шүүгчид хүлээн авчээ. Элитагийн засаглалын нэрийн өмнөөс тэдгэр шүүгчид хязгааргүй эрх эдэлж өөрсдийгөө Олимпийг удирдах байгууллага гэж үзэж байжээ. Тэд Олимпийн наадмыг нээж ялагчдыг шагнаж алдаршуулдаг, журам дэглэм зөрчсөн тамирчдад торгуул шийтгэл ногдуулдаг байжээ. Онцгой тохиолдолд тоглолтоос хасах бөгөөд шийдвэр нь эцсийн болно. Харин шүүгчид Олимпийн наадмын хөтөлбөрт нөлөөлөх буюу уралдааны журмыг өөрчлөх эрхгүй. Судлаачдын үзэж байгаагаар эртний Олимпийн наадамд 400-аас 600 тамирчин оролцож байсан бололтой. Манай эртний өмнөх 776 онд болсон эртний Олимпийн наадмын төрөлд нэг стад буюу 192-27 метрийн зай уралдаан орсон байна. Эртний Олимпийн наадмын спортын төрлүүдийг бичиж тэмдэглэж үлдээсэн байхаас гадна Варсо бусад ханны чимэглэлүүдээр зурж үлдээсэн нь элбэг. Мөн тамирчдад зориулсан хөшөө дурсгалууд ч бидний үед цөөнгүй өвлөгдөн иржээ. Манай эртний өмнөх 5 дугаар зууны үед Грекүүд Персийг ялж ялалтын бэлэг тэмдэг болгон Олимп хотод Зевс бурхны сүмийг босгож түүний өмнө баяр ёслолын зан үйл хийдэг болжээ. Олимпийн бэлэг тэмдэг. Олимпийн наадмын бэлэгдэл нь 5 цагиргаас бүрдэнэ. Эдгээр цагирга нь заавал цэнхэр, шар, ногоон, улаан, хар өнгөн дарааллаар байна. Цагиргууд нь зүүнээс баруун гар тийшээ сүлжилтсэн байх ба дээд талд нь цэнхэр, хар, улаан, доод талд нь шар, ногоон цагирга байрлана. 5 цагирга нь зөв трапез хэлбэртэй байрласан бөгөөд олон улсын Олимпийн хорооны төв штабт хадгалагдаж буй албан ёсны дүрс зурагтай нийцсэн байх ёстой. Эдгээр цагирганууд нь 5 твийн бат холбоо болсон Олимпийн холбоонд бүх тамирчдын уулзалтыг бэлэгддэг. Найробийн тохиолдол. Монголын үндэсний Олимпийн хороо нь Олимпийн наадам болон өөрийн үйл ажиллагаатай холбогдуулан сайшаагдсан онцлог тэмдгийг олон улсын Олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлөөр батлуулдаг. Энэ онцлог тэмдэг нь тухайн орныхоо холбогдох газарт бүртгэгдэж хууль эрхийн хамгаалалтанд байдаг. Монгол улс Олимпийн бэлэг тэмдгийг хамгаалах Найробийн гэрээнд нэгдсэн нь спорт ба Олимпийн үлгэр дуурайлалаар эв нэгдэлтэй харилцан бие биенээ ойлгож, олон улсын Олимпийн хорооны тууштай бодлогыг хүндэтгэн биелүүлэх, бэлэгдэл тэмдгийг дүрмд заасны дагуу ашиглах хэрэгтэй болсон. Олимпизм. Хүний бие махбод, зориг, оюун ухааны нэгдлийг зориулсан эрхэм зорилго бүхий амьдралын гүн ухааны категори юм. Олимпизмын зорилго. Хүнийг өв тэгш хөгжүүлэх үйлсэд спортыг бүх талаар хамруулж улмаар хүндрэлтний ололт амжилтыг хамгаалахын төлөө тавих инх тайванч нийгэм байгуулахад дэмжлэг үзүүлнэ. Олимпизмын үзэл санаа. Аливаа нийгэм өмч юм уу эсвэл айл нэг ашигтай хөрөнгө оруулалт биш. Энэ бол соёлт хүн төрөлхтний оюун ухаан бүтээн байгуулалтын олон жилийн хөгжлийг илтгэн харуулсан дэлхийн соёлын үнэт өв юм. Олимпийн ураа. Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй. Олимпийн албан ёсны хэл. Франц ба англи хэл. Олон улсын Олимпийн хорооны чуулган нь Герман, Испани, Орос, Араб хэлээр шууд орчуулагдан явагддаг. Олон улсын Олимпийн хорооны болон Олимпийн наадмын бүх баримт бичгүүд Франц хэлээр бичигдэж Лозанн дахь олон улсын Олимпийн хорооны төвд хадгалагддаг. Олимпийн галт бамбар. Олимпиад зориулж асаасан гал нь Олимпийн гал болох бөгөөд Олимпийн гал асч буй бамбар, түүний загвар нь Олимпийн бамбар болно. Олимпийн туг. Туг нь хэмжээргүй цагаан давгаар хийгдсэн байх ба голд нь Олимпийн бэлэгдлийг 5 өнгөөр хийж байрлуулна. Тугны хэмжээ ба дизайны харьцаанд Пьер де Кубертенээс 1894 онд Парист болсон чуулганд
бэлгэлсэн тугтай дүүцэж байх ёстой. Тугны хэмжээ 2-ыг өрчих нь 3 байна. Олимпийн хугацаа. Өвөл зуны Олимпийн хугацаа 16 хоногоос хэтрэхгүй. Монгол улс Олимпийн хөдөлгөөнд 1925 онд олон улсын Олимпийн хороо Монгол улсыг тусгаар тогтносон бүрэн эрхт орны хувьд хүлээн зөвшөөрсөн. Монголын үндэсний Олимпийн хороо 1962 онд олон улсын Олимпийн хороонд элссэн. Монголын үндэсний Олимпийн хороо нь 1964 оноос эхлэн өвөл зуны Олимпиад тамирчдаа бэлтгэж оролцуулж эхэлжээ. Их сурвалж биеийн тамирын хичээлийн бие дааж унших гарын авлага 2013 он.